Yes, it was my way. Энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэнд хүргэж байна. Яг одоо та бүхэн Vintage Room-д хамтдаа байна. Vintage Room-д тавтай морил. Тэгэхээр хамгийн эхний болоод шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Пенз болон кассет гэдэг гайхалтай зүйлсийн талаар ярилцахаар мөн та бүхэндээ энэхүү классик зүйлийг сонсохоор энэ нэвтрүүлэг маань бол эхэлж байгаамаа. Санаачилга нь ингэж эхэлсэн. За өнөөдрийн хамгийн анхны дугаард Монгол Улсын филармоны менежер Одвэр ирсэн байгаа. За энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд хүргэе. Тэгээ нэвтрүүлэгтээ подкастнда өрсөнд маш их баярлаа. Тэгээд саналд хүлээн зөвшөөрөөд би хоёулаа чинь нөгөө Чинзо ахын рекордс дээр таарад тэгээд нөгөө таарах хэвээр хүмүүс таардаг, уулзах хэвээр хүмүүс уулздаг гэдэг шиг тэгээд нэвтрүүлэгт орох хэвээр болоод хоёулаа тэнд таарч л тээ. Тэгээд дашамт нь хэлэхэд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Chinzo's Records Room Пенз болон хөгжмийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Ерөнхийдөө Chinzo ах маань хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За хоёулаа яриагаа мэдээж ингээ Пензний талаар л ярина. Гэхдээ хамгийн түрүүнд яг Пензтай холбоотой дурсамжаас хоёулаа хуваалцъя л да. Тийм ээ. Пенз гэхээр хамгийн анх одоо Пенз тоглуулагчийг хаана харж одоо ямар Пенз хамгийн одоо ихэнд сонсож байв. Ер нь Пенз гэхээр ямар дурсамж байна? За хүүхэд байхад гэрт пенснууд байдаг байсан. Гэхдээ харамсалтай манай тоглуулагч нь байдгүй байсан. Тэгээ нэг байдаг пенснууд нөгөө мелодигийн орс пенснууд. Аюу олон л байдаг байсан. Тэгээ нөгөө тоглуулагч байхгүй учраас тэр чинь сонсохын тулд гарн дээрээ ч юм уу хуруунд дээрээ нөгөөтг нь хийж байгаа эргүүлнэ. Эргүүлэхдээ нөгөө зүүн дээр ингээд нэг цаас ингэж скотчтж ингэж уйж байгаа. Тэгээ эргүүлэхэд нөгөө нэг хөгжим сонсогддог байхгүй юу явж байгаа. Тэгэж пянзан дээрх зүйлийг сонсдог байсан. За пянз тоглуулагчтай бол бүр хожим яг ингээд ажилтдаг яг одоо бидний өнөөдрийн хэрэгжилж байгаа пянз сонсогч бүр хожим бол танилцсан байдаг. Кассет бол яг миний хувьд бол яг бүр яг хүүхэд насны хамгийн дурсамж. Яг нэг оргил кассетний ч өөрөө 90 үе байсан. Тийм бүр илүү их бас сайн мэднэ. Тэгэхээр нөгөө миний хувьд болохоор пянз тоглуулагч гэхээр яг гоо тоглуулагчаас төрүүлээд яг муухай дурсамж энэ тэгтэн хүүхэд байсан учраас манай ахын одоо амбарт баах одоо нөгөө муу юм хураадаг амбарт баахан пянз тоглуулагч. Тэгэл ингээд зарим нь хугарцсан, зарим нь хайрцаг нь одоо сав нь урагдцсан ч юм уу. Тэр пянз тоглуулагч нарыг л нисгэж тоглоод байдаг байсан. Тэгээ би одоо бодохоор айгу харамсаад байдаг байхгүй юу. Тэгээд зөвхөн миний дурсамж юм болов гэсэн одоо пянзын дуртай эсвэл одоо хамт ингээд таарлцсан хүмүүстэй пянз ингээд ярихаар яг дамаа одоо миний үеийнхэн ч гэдэг юм уу те. Үнэхээр яг олон пянзуудыг тэгж хуугалж, нисгэж тоглож исэн юм бэ л дээ 90 оны их үед ч юм уу 80-ад оны сүүл үед. Тэгээ тэр үед маань яагаад тэгээд пянзаа баах ингээ амбартаа ингээ хог новш хурааж байгаа юм шиг хураацсан байсан бол доо гэ эргээд ингээд бодохоор нөгөө яг нийгэм солигдсон үе хүмүүс нөгөө юун урлаг уран сайхан юун нөгөө пянз болоод бүгд л одоо амьдрахын төлөө хүүхдэд тижээхийн төлөө идэх хоолныхоо төлөө ингээ явж исэн үе учраас тэр гайхалтай юм бит өв гэдэг зүйл маань тэгээд л одоо хүүхдүүдийн гараар ороод дууссан болов гэж одоо боддгийг миний дурсамж нь тийм юм байгаад байдаг байхгүй юу. Тийм пянз чинь өөрөө 1940-од оноос анх ерөөсөө дэлхийд анх пянз хийгдээ. За тэгээд энэ пянз чинь өөрөө дэлхийн хөгжмийн ертөнцид бас анх бол хувьсэл авчирсан гол юм гэхээр Америкт хийсэн хөгжмийг Оросд гэдэг юм Монголд ч гэдэг юм уу тэрийг шууд одоо тий ингэж гэртээ байдаг юм хаануудыг сонсох боломж олгосон байна. Тэгэхээр нөгөө 1940-од оноос гарсан тэр пянз чинь тэр Америкт байдаг юм хаануудын хийсэн хөгжмөч нөгөө пянзан дээр олон хэмжээгээр нөгөө яг нийтийн паблик гэхүү тий олон нийтийн тэр олон тоо хэдэн зуун мянгаар нь хөвлөж за тэндээс ашиг олох рекорд лейблүүд тийм ээ. Тэгээ нөгөө уран бүтээлч гэдэг юм уу тэр нөгөө дуучин хамтлаг нь за тэндээс бас мэдээж илүү их ашиг олох юм уу. Тэр тал нь маш бүрдсэн. За тэгээд хамгийн том нөлөө нь үүний дараагаар гэвэл 60-аад он
60 онд билүү 60 онд ч анхны кассет гарсан байдаг шүү дээ. Яг пянз кассет маш хурдан хүчийг авсан шалтгаан гэвэл пянзыг бодвол эдлэгээ маш даадаг. Одоо пянзыг бодвол тийм пянз бол одоо хадгалт даадаг босоогоор байж явах хэрэгтэй. Харин имзэг юм уу та тийм. Маш имзэг тэгээд том хэмжээ томтой. За кассет бол ердөө нэг утасны юм одоо алганы хэмжээтэй л ууш. Тийм ээ. Тэгээ бас нэг тал дээр одоо ихний ээлжинд бодо багадаа 30 минут бичдэг ч юм уу. Хэмжээний хувьд бас арай их олон дуу багтаадаг. Тэгээ кассет бол бас айгүй удаан ойрхлоо шүү дээ. 60 70-аад оноос 90-ад он баг хүрсэн байх гэж боддог. Тийм шүү. Тэгэл залгаал нөгөө нэг CD-н орж ирсэн. Тэгээд нөгөө нэг энэ кассет пянз хоёр ч нь яг нөгөө гоё хальс энэ винил хоёр дээр ч нөгөө нэг явж байгаа тэр нэг аналог шуум гэдэг юм. Одоо энэ хөгжим сонирхч пянз сонирхчдын одоо хамгийн одоо дуртай юм. Яг таашаал авдаг. Тэгээд энэ пянзанд чинь зориулж угаасаа нөгөө дахиж микс мастер зориулж хийдэг учраас энэ ялгарл те бүр ингээд эдгсээр нь салдаг гэдэг шиг одоо хөгжим болгоно ингээд сал сонсогдоод байгаа. Хүмүүс тэрэнд нь дуртай байгаа. Тэгээ яг 90-ад оноос нөгөө нэг бүр эдлэгээ даадаг нэг CD гарч ирээд нэг AMD CD дээр гарч ирээ. За тэгээ CD бол бас нэлээ явлаа штэ тий. За тэгээ сүүлд одоо ингээд платформуд дээр тавигдчихлээ тийм дижитал хөлбөрч хэлж бит бус болоод хэллээ л дээ. Тэгэхээр дижитал одоо мэдээж бол одоо тэр бол үгүйсэхгүй дэлхийн ингээд хөгжлөөр ингээд явж байгаа. Гэхдээ одоо буцаад нэг түүх хэрэгдэг одоо тий фэшн дизайнад юу гэдэг бүх юм иргэдэг гэдэг шиг. Буцаад нөгөө нэг одоо 2000 оны сүүлээс үеэс ч юм уу ганц Монгол гэлтгүү дэлхийд даяараа энэ винил энэ пянзны рекорд, кассетны рекорд ч буцаад ингээд баг ингээд сэргээд одоо хүртэл ингээд сэргэлт ингээд явж лээ. Нэг хэсэг бүр ортос хаягдсан байсан. Зөвхөн хүмүүс CD хэвлдэг. За CD хэвлж байгаа болоод нөгөө нэг одоо энэ Spotify, Apple ч юм уу, Amazon ч юм уу ингээд платформуд дээр тавьж байгаа. За одоо бол мэдээж платформуд дээр тавьж байгаа боловч одоо байж болох одоо бүх форматаар хөгжим төр дууга хэвлж байгаа одоо бол тийм пянзаар хэвлж чинь, кассетаар хэвлж чинь, CD-гээр хэвлж чинь, платформуд дээр нь тавьж чинь. Хүн өөрийн одоо тий юу сонсохыг алингээр сонсомоор тэрнгээрээ сонсох боломж нь олдож байгаа. Энэ үн цэнтэй зүйл учраас хүмүүс одоо уран бүтээлчид пянз одоо болгож тийм ээ ийм хэлбэрт оруулж цомгоо дахин гаргаад ах шиг байна л да. Түрүүн хэлсэн чинь илүү нөгөө гоё таашаал аналог гэд системтэй тэрэнд дуртай хүмүүс илүү нөгөө гоё амьд сонсогддог гэд бас тэгдэг шин. Дээрэс нь яг хаа Apple Music ч юм уу нөгөө онлайн платформуд дээр дууга тавихад маш амар хэлбэрээр тавиал ингээ авчиж байгаа юм л да. Би зүгээр ингээ эргээд пянзны тухай хүмүүсээ сонсож байхад тэгээд эргээд нэрэл тийм байж гэж бодсон зүйл бол ийм бараг л 6 мэдрэх үү тэр чигтээ ажилдаг те амтлахаас одоо бусд нь нэг чи ингээд нэг гоё юм хайрцаг сав баглаа буудлынх нь үнэр байна. Дээрээс нь хүрэлцгүй буюу те гараараа мэдэрж гин. Тэгээд ингээд мэдээж сонсон. Тэгээ бит зүйл учраас харж таашаал авч штэ те. Тэр бүх зүйлийг нь. Тэгэхээр энэ маань өөрөө маш гоё юм бит өв болчихж байгаа юм болов. Тэгээд энэ цаг хугацаа өнгөрөх тусам тэр нөгөө бит пянз хувилбараар цомгонд байгаа тэр нь илүү гоё үн цэнтэй болдог. Тэгээд тэрийг нөгөө хадгалах одоо яг зориултын дагуу хадгалах, хамгаалах тэгээ бүх зүйлийг ингээл одоо зөвхөн пянз тоглуулагчин дээр гаргаж ирээд тавихтаа хүртэл нэг гоё арчдаг да тийм. Энэ минь хүртэл нь одоо өөр их гоё хүнд их кайф өгд юм шиг байгаа юм л та. Тийм манай Монгол ч гэсэн одоо юу гэдгийг одоо 20 дугаар зууны дунд завж 60-аад он те 70-аад онд Орсын мелодиа үйлдвэрт бол энэ артын усхлын ойнуудыг тохиолдуулж юм ингээд аягүй их пянз хэвлүүлдэг байсан. Монголдо бичлэгээ хийн. За энэ бичлэг хийсэн байсан газар нь энэ архив шүүж исэн л да энэ талаар. За. Усын ерхий архив дээр очиж шүүгээд гисэн. Одооны V-Stock одоо хуучнаар бол номын худалдааны төв гэж байсан юм байна. За тэрийг номын худалдааны төв тэр пянзнуудын бүгднгийнх нь бичлэгийг хариуцдаг. Бүр. За ингээд хуваар гарцсан. За ардын усхлын 60 жилийн зориулнаа гэ 1981 оны. За тэр 81 онд пянз гарахын тулд 80 онд нь Оросоос одоо зөвлөлт холбоот улсаас нэг мэрэгчлэнгүүд нэр тийм ээ. Мэрэгчлэнгүүд нэр нь танилцсан яа энийг хин тэрийг хин бүх юма төлөвлөө буцлаа тэгээ буцаж ирлээ тэр хооронд нь одоо энэ
одоо тухайд манайх Улсын филармон, одоо Соёл Эрдэнэ, Баян Монгол. За одооны үндэсний урлаг театр ч хуучин Ардын дуу бүжгийн чуулга, одоо цэргийн ансамбл юу гэдэг. Эдгээр ингээд бэлтэн улсын байгууллагууд бэлдээд 81 онд эрэхтэн пянза бичээд өгөө болно те. Хөгжим өгөө болно. За тэгээд Оросд зөвлөлт холбоод улстай тэнд нөгөө бичлэг нь яг юунд ороод хэвлэлтэндээ ороод тэгээ одоо манад буцаж ирдэг гэсэн. За тэр үеийн пенснууд бол ер нь нэлээд их байдаг. Гэхдээ ер нь бол ориг прессүүд нь бол ер нь ховордсон. Сүүлийн үед бол яг зарим нэг хүмүүс зохиогч ирэх мөх зөрчөөч юм ямар нэгэн байдлаар ингэж дахиж бол хийж байгаа бол харагддгийг. Бүр тэр Соёл Эрдэнэ, Баян Монгол хоёрын тэр 81 оны пянц чинь ингээд бүр зөвлөлт холбоод улсад хэвлэгдэхтэй нэг гаднах ковер нь солигдоод ирсэн байдаг шүү дээ. Цаанаасаа тийм тий. Бүр их юугаар эрэхтэй Соёл Эрдэнэ пянзан дээр Баян Монголын зураг тавьсан. Баян Монголын зурган дээр Соёл Эрдэнэ зураг тавьсан байдаг. Бүр алдаа гарсан байна тий. Алдаа гарсан. Тэгээд тэр нь одоо засагдаагүй юу тэр жигтэй мас хилддэг орцсон ерөөсөн. Пүү. Тэгэхээр ч одоо яаж буцаах юм. Тийм тэр нь одоо тэгээд бас мэрсэр хүмүүст бас харагдчихлээ байдаг. Яг тэр ковер солигдсон нь. Тийм ковер солигдсон яг тэр хөлбөр. Нөгөө пянц сонирхчдын групп гэх нэг Facebook групп дээр бол би өчигдөр харчуудаа яг аргагүй Баян Монгол гэсэн пянц байлээ. Бүр хуучных нь. Тэгээ яг тэр нөгөө юун дээр мелодиа дээр хэвлэж исэн. Тэгээ Монголын сайхан оронж билүү бүх цэргийн дуу үжгийн ингээл баахан тийм хуучны пянцууд хөв хүмүүсийн гар дээр их байх шиг тий их байдаг. Монголын хөгжмийн зохиолчдын тухайн юм одоо бүтээлүүд ер нь бол пянцан дээр нэлээд сайн мөнгөрсөн юм билээ. Улсын филармоны сан хөмрөгт бол одоо бүх тэр хуучны пянцууд нь яг нэг ориг пресс нь бол байдгүй. Байхгүй. Тэгвэл хөв хүмүүсийн гар дээрээс цуглуулууд уг нь гоё юм те. Яг тэр одоо солигдсон ковертай ч гэдэг юм уу яг нэг ориг ковертай гэхдээ гоё хадгалалт хамгаалт них гоё хийгдсэнийг ч гэдэг юм уу. Тийм байвал бас их нөгөө Монголын театрын музей гэдэг шиг Монгол Улсын филармоны музей гэл байгууллагад их сан хөмрөг бол байгаа болов уу гэж одоо хувьдаа боддөг штэ. Тэгэд хоёул одоо үндсэн хэсэг рүүгээ оръё. Тэгээд өнөөдөр бол Баян Монгол одоо Улсын филармон чинь түрүүн хоёул нэг нэвтрүүлэг эхлэх юм нь бол 3 4 байгаа штэ өчнөө пянц гаргацсан байгаа гэж тэгжээс. Өнөөдөр яг ямар пянцаа сонгоод энэ пянцныхаа одоо үзэгч сонсогчдоо сонсох гэж байгаа энэ пянцныхаа талаарх мэдээлэл өгөөч. За тэгээд за манайх ч одоо аль бие усны бол 4 дахь пянц гэж явна. Эхнийх нь түрүүн хийсэн нэг 81 оны ковер солигддог тийм ээ. За. За тэгээ 2020 онд 50 жилийнхэн 19 онд ингэсэн юм а. 2019 онд ч манай Баян Монгол биг бандын 50 жилийн ой болоо. Тэгээд ой хүрээндээ бид нар дабл CD гаргасан тухайд. Тэгээд дабл CD гаргаад тэгээд яг тэрийгээ нэг цуурлаар пянз олох гэд эхлүүлсэн корона гараад. Корона гараад тэгээд ажил нэлээд жоохон удаашралтай болсон л доо. Тэгээд яг 20 ондоо манай пянз хэвлэгдсэн ч гэсэн ирч чадахгүй байж байгаа бид нар 21 онд авчихсан. Жил бүр хүлээгээд нөгөө газраас нь ирч чаддаг. Нөгөө хамаг хил гайл хаацсан тийм ээ. Тэгсэн. Тийм тэгээд 20 онд нэг пянз гаргасан. За тэгээ 23 онд бид нар нөгөө дабл CD-ийнхаа дан хөгжмөр нь Black album гэж гаргасан. За сая энэ жил сая 24 онд энэ хэвлэлтэнд 24 он гэж явж байгаа. Гэхдээ 20 сая нөгөө бас гайл тээврээс бол 25 оны ихээр л авлаа. Энэ бол нөгөө нэг цомгийн маань Big Band гэж шүү дээ тийм. Цомгийн маань яг дан дууны уран бүтээлүүд байгаа. За тэгээд нийтдээ 8 трактай B2 4 дээр юм байна шүү дээ. 4 4-өөр. Тэгээд 12 инчийн стандарт, тэгээд 33 3-ны 1 эргэлттэй стандарт LP буюу винил юм байна. За тэгээд энэ дэр 55 гэдэг гисэн баг. Манайх 1969 онд байгуулагдсан гэж явдаг. За яг биг банд гэдгийг тайлбарлах юм бол энэ нөгөө нэг jazz хамтлагийн хамгийн том хөлбөрийг бол биг банд гэдэг. Jazz оркестр. Тэр утгаараа ингээ биг банд гэж байгаа. Тэ нөгөө нэг одоо гадны jazz хамтлагуудыг чи ингээ нэрнүүдийг харахаар ардан дандаа л зүйлт нь big band, team big band, in big band гэж явдаг юм байлээ шүү дээ. Би бас анзаарч л big band гэдэг нь гэсэн чинь ерөнхий бас нэг юм утгатай юм байлээ шүү дээ. Тийм big band гэдэг ойлголт бол бас мэдээж нэг 50 60-аад оноос ихсэн тэр Count Basie оркестр гэдэг нэг Америкийн хараа үгэн байсан юм аа. За тэр хүн чинь бол нөгөө одоо энэ джазын свингийн хаан гэж явдаг. Одоо энэ джаз хөгжмийн хамгийн одоо илэрхийлэх нэг гол тоглолт бол тэр свинг тоглолт гэж явдаг байхгүй. Дараб гэдэг ихний нот нараа жоохон урт байдаг нэг тийм тоглолт. Одоо шууд орчуулахаар бас хэцүү нэг дүүл найгах одоо тийм утгатай өгөлтэй үг нь бол нэг тийм дууралт тийм тоглолт байдаг. Тэрийг анх одоо
тэрийг одоо юу гэдгийг те өнөөдрийн тренд болгосон тэр Count Basie чинь анх тэр big band-ыг үүсгээд за ингээд 5 саксофон байх юм байна. 4 тромбон байх юм байна. За ингээд 4 трампет буюу нарийн бүр байх юм байна. За энэ талд нь болохоор ритм хэсэг гэж байх юм байна. Ритм хэсэг түүнийг гаргаж өгч байгаа юм шүү дээ. Тийм байна. Ритм хэсэгт нь юу байх хэвээр бөмбөр байх хэвээр байна. Төгөлдөр хуур буюу keyboard даралт төгжин байна. За bass хуучин бол контрбасс, double bass гэж нэрлэдэг юм хөгжим тоглодгоос одоо бол хөвчлэн bass гитар тоглож байна. За тэгээ зүгээр энгийн гитар байх юм байна гэд ингээд бүрэлдэхүүн гаргаад өгсөн байдаг. Тэгээ яг тэр стандартыг бариад тэр яг тэр бүрэлдэхүүнд зориулсан найруулга одоо тэр хөгөөр юугаар тоглолт гэсэн. Нэг юм стандарт юм тий. Тэр стандартыг нь биелүүлэх ёстой, барих ёстой. Тэрийгэ барьж чадахгүй бол big band биш. Big band биш. Болоод явчих юм байна шүү дээ тий. Нэмэлт дахиад мэдээлэл байна уу те? Пянз өнөөдөр авчирсан пянзан дээрээ. Тэгээд энэ пянзыг бол Герман улсад хэвлүүлсэн. Mix Master бас бүгд нь Герман улсад хийсэн байгаа. Манай энэ пянзнууд дандаа Германд хийгдэж байгаа. Учир нь гэвэл Чинзос Records руу. Учир нь гэвэл Чинзос Records рүүмэр. Тийм байна. Тэгэхээр Герман гэдэг улстай бас учир байна уу? Бас байна. Юу бас нэг тайлбар хэлэхэд манайх ч одоо 2014 онд энэ нэг Гёте институтээр дамжиж бас нэг энэ GMU-г төсөл эхлүүлчихсэн. Филармон. Биш. Монгол оронд. Тэрүүгээр яасан гэхээр Германы юм юу штэ тэр чин Гёте юм. Гёте тий. Германы соёлын байгууллага байхгүй. Тэгээд тэндээс манай энэ хөгжим бүжгийн одоо консерватор одоо хөгжим бүжигт 1 жилийн юм анги нээсэн. Бүр тий. 1 жилийн анги. Тэгээд тэр нь бол жаз хөгжимчдийг бэлтгэх зорилттой. Вау. Тий. Тэгээд яг тэр үеэс эхлээд юм уу за тэрнээс өмнө жоох уршаач биж болно. Ер нь 2010-ад оноос эхлээд ингээд буцаад юм сэргсэн. Тэгээд ялангуяа өнөөдрийн одоо манай энэ big band-аагаа хөгжимчд байна. За өөр гадуураас зөндөө хөгжимчд байгаа. Тэр бүх одоо ер нь хөгжимчд ер нь тэнд сууж номын дуу сонссон хүмүүс маш их байгаа. Тэгжиж одоо нэг зөв зүгэн тогтож одоо тий. За тэр яг тэр жаз гэдэг чинь юм байна. Онлын юм байдаг юм байна. За ингэж тоглолт юм байна гэдэг яг тэр юм одоо бас айгу тийм зааж гисэн гэсэн. Өмнө нь бол бид нар ямар байсан гэвэл өмнө нь бол бид нар мэдээ жаз гэдэг байсан. Гэхдээ бид нар эстрадын Баян Монгол чуулгах ч юм уу эстрадын гэдэг үгтэй байсан. Тэгээд энэ яг нөгөө 90-ад оноос өмнө тэр социализмын зөвлөлт холбоотуулсан ч юм уу тэр үеийн хөгжим одоо соёлын нөлөө бол мэдээж байгаа тийм ээ. Тэрийг бол үгүйсэхгүй. Мэдээж тэр бол түүх болсон. Мэдээж одоо манай Ахмад үеийнхэн дээд үеийнхэн бол мэдээж одоо тухайн үедээ л шинэ сайхан юм хийжсэн баг. Гэхдээ ингээд чинь ингээд цаг хугацаагаар ингээд яваад ирэхээр тэгнэлтэй шинжлэхдэх шаардлагатай болж байна. За тэгээд нөгөө нэг яг жаз гэдэг юм чи өөр Америкс гаралтай хөгжим учраас яг тэрийг нь бас барих шаардлагатай болж. Бүр нэг өнгөт арьснуудаас тий гаралтай гэж New Orleans гэж тий ярьдаг юм байлээ шүү дээ. Тий одоо энэ ерөөдөө энэ өнөөдрийн бидний сонсож байгаа rock, pop, hip hop хөгжмийн чинь хоёр эцэг их хоёр гэх юм уу blues, jazz хоёр. Энэ бол ерөөсөө hip hop ч гэсэн яг sample-с үсэж байгаа ш тэр. Ерөөсөө тэр blues, jazz хоёр хөгжим чинь за яг jazz гэвэл арай нэг жоохон хүнд гэдээ ойлгочих болох. Энгийнэ тайлбарлал тийм ээ. Swing тоглолттой, та сэдвийн үед ингэдэг юм. За blues гэх юм бол бүр анханасаа бол нэг боолуудаас гаралтай хөгжим болохоор нэг жоохон утгын хувьд нэг тийм хэцүү готролгүй нэгтэй ч юм уу. Тэгээд нэг энгийн тал нь гэвэл ганцаараа хөвчн тоглож болно. Хааханда тоглолдог байж байгаа. Сүүлдээ бас яг нэг хамтлаг хэмжээнд болоод тэг ингэ явчих. Нөгөө жаз нь болохоор илүү одоо юу гэдгийг хоёул өөр л та нэг одоо сонсч ижил одоо нэг бас нэг тийм яах гэдэг. Тэгээд яг блюз чинь нэг тийм нэг 12 тактын дотор тойрох хэрэгтэй байдаг ч юм уу. 12 тактаа тойрдог. За тэгээд нөгөө нэг дууны шүүлэг нь А Б А ч юм уу ингээд нэг А Б ч л ингээд татдаг. Хайрцагладаг юм байна. Хайрцагладаг ингээд эхний хоёр мөр нь адилхан, гурав дахь мөр нь өөр. Тэг гурав дахь мөрөө дахиад тат ингээд яадаг ч юм уу. Тэгээ гурван мөр чинь 12 таг чинь 3 4 12 гээд ингээд таардаг. Ийм дүрмнүүд байдаг ч юм бас нэг. Тийм байна. Бүр ингээд нэг явуултыг нь хайрцаг хүртэл ингээд байдаг юм биш үү те. Бэлдсэн ингээд юу гэх юм анханаас нь тийм байл байдаг. Тэгээд тэрийг бол блюз гэж хэлнэ гэж ч юм уу. Жазыг бол мэдээж тэмээсэнтэй нөгөө swing тоглолт ингээд янз юм байна. Гэхдээ одоо бол илүү ур чадвар шаардах жаз юм. Аль нь чаардна. Хоёулаа л одоо ерөөсөө нэг хоёр талал гэдэг ойлгож. Тэрүүнээс одоо блюз, жаз хоёр бол нэг адилхан юм бол биш, хоёр өөр. Гэхдээ хоёр өөр одоо нэг юм зам л гэдэг ойлгож байна. Сонсч багхан судалж ижил
ялгааг нь гаргах нь шүү дээ, тийм ээ. За ингээд хоёулаа А тал дээр ямар уран бүтээлүүд орсноо танилцуулаад тэгээд сонсогч үзэгч одоо та бүхэндээ А тал дээр орсон уран бүтээлүүдийг сонсгоно. За А тал дээр учирлын их шиг. За Хээйн хоор гэх Монгол ардын дуу байна. За Мандах нар гэдэг Монгол ардын дуу байна. За тэгээ Алсаас дуулах дуу гэсэн юм сайхан дөрвөн хөгжим байна. Энэ дуу байна. Энэ АБ ерөнхийдөө энэ цомогт ингэж орж байгаа энэ дуунуудыг уран бүтээлүүдийг сонгох дээр бас их анхаардаг баха тий. Одоо Монгол ардын дууг бол мэдээж өөрсдийнхөө ингээл найруулаад нилээн л одоо ухсрагдчихж байгаа шүү дээ тий. Бүр одоо тэр 60 70-аад оноос л соёлын яамнаас нь бүр одоо анх соёл эрдэнэ Баян Монгол улсын филармонитер байгуулж ахт бол ардын дууга одоо тий найруулаа. Тэгээд бүр үргэлжижсэн байдаг. Үргэлжижсэн байдаг. Тэгээд дөнгөж тэр чинь нэг одоо тийм юу лээ нэг хотжих хөдөлгөөн гэх юм уу те одоо хот газар манайхан чинь ингээд бас удаагүй соёлж байгаа. Тэрэнд нь хүртэл тийм тодорхой бүр ингээд те албаар соёл эрдэнэ Баян Монгол одоо юу гэдэг эдгээр нь байж иж тэр хотын хөгжим те гитартаа тайзан дээр тэгэж яадгийн тэр өсөрж болдгийм байна, цогчж болдгийм байна те ингээд суужж болдгийм байна гэдгийг одоо үзүүлж байгаа нь тэр хамтлагууд. За тэдэртээ бүр соёлын яамнаас нүгрүүдэгтэй ардын дуунуудаа найруулаа, шинээр найруул гэсэн. Тэгээд дангийн давуу майхнаас эхлүүлээ тий. Дангийн давуу яг зөв одоо ингээд мөн кинонууд дээр ч маш гардаг шүү дээ. Тэгээд бид нар бас өнөө үрдөө тэр одоо юу гэдгийг өмнө тэр дээд үеийнхнийхээ хийж ирснийг үргэлжлүүлж байгаа. Одоо энэ нэг ардын дуунуудыг шинжилсэн найруулгуудаар маш найруулж байна. За тэгээд энэ одоо Хээйн хоор гэж Мандах нар гэж байна. Тэгээд манайх ч нэг жил болгон ямар нэгэн байдлаар гаднаас бас нэг багш авчирдаг. Тийм гадаадаас тэг Германаас юу нас хэрдэг. Тэг яг одоо орол нэг Итали багш ирсэн байгаа. Тийм тэгээд тэр багш нараасаа номын дуу сонсон. За тэгээд эдгээр бас юм найруулж өгнө. Тэгээд тэр найруулга дотор нь бид нар бас нэг аль ардын дуу муугаас хийхийг бас ирмэлцдэг. Гадаад хүний найруулга яаж найруулах нь гэдэг бүр сонирн байгаад байна шүү дээ. Хоорондоо урсгалаа ярилцсан. Swing jazz байх юм уу, cool jazz байх юм уу? Эсвэл нэг бипоп байх юм уу тийм ээ. Гэт ямар хөө юм бах босанова тийм юм химнэлтэй байх юм уу ямар байх вэ? Ярьж байгаа за нэг ийм химнэлээр багшаа хийх үгээ ярьж байгаа бас тэгээ багш нараараа бол найруулга хийлэгдэг. За Монголд бол энэ манай пянзан дээр багтсан бол манай урлагийн зүтгэлтэн хөгжмийн зохиолч инх хоёр ах J2 J2 байх бол маш олон дуу найруулсан. Энэ дээр бол одоо Хээйн хоорыг найруулсан байна тий. Учирлын шиг найруулсан байна. За энэ алсаас дуулах дуу хүртэл найруулсан гэдэг хинхин найруулсан. Харин Мандах нарыг бол сүүлд манай герман мэрэгчлэлтэн Питер Айтриг багш найруулсан баг. За тэгвэл ингээд А тал дээрх дөрвөн уран бүтээлийг дөнгөж сая дурдсан дөрвөн уран бүтээлийг та бүхэндээ сонсгоё. Тэгээд энэ дөрвөн дууны дараа эргээд нэвтрүүлгээр явуулцъя. Айлах дуу мэн чимэн дүрээ
Төлөвлөн ориглон хоёулаа хөдлөлцөн хөрөлдөөн итгэлийн агасаач хөхөвлөрч харсан далия Чигүртнийг ивэж шамайгаан хараа чиргээ эсрэндэн хоёулаа хайлахан ойрон хаан амаргийн дүгзахяж хани харваа нэг нэвдээ Алтан нараа ганцыг
наран шингэнэ манан тайга хоёулаад мартагдшгүй гурван жилээ болсон боловч мансорох найранда хоёулаад Orgajrar naran shingune odin tagurorох neko Olsudgui gurunjile balasan balachik Ontahnarinda hayodada
Ölрэх хугацаа өгтөх ирээдүйн айландаач уянгийн дуугаа чамдан дуудээ короны хаа итэгэди бидүү За сонсогч үзэгч та бүхэнд дөнгөж сая А тал дээр орсон 4 ур бүтээлийг сонсголоо. Гахалтай сайхан мэдрэмжийг гахалтай сайхан бас бодролуудыг сонсож байгаа үзэж байгаа хүмүүст маань өгсөн болов гэж бодож байна. Тэгээ энэ бол зүгээр нэг нэвтрүүлэг биш. Энэ бол нөгөө хөгжмийг одоо чин сэтгэлээсээ сонсдог, таашаадаг, амталдаг тэр хүмүүст зориулсан классик нэвтрүүлэг юм а гэдэг одоо шторкн дээр айгүй сүртэй үг оруулсан байгаа байхгүй юу манай хамт олон. Тэгээд яг тэр утгаараа хөгжмийг зүгээр сонсоод өнгөрдөг хүн хөгжмийг бүр илүү таашааж, илүү судлаж, илүү гэж нэг их гой сонсдог хүмүүс байдаг да тийм. Яг тэр утгаараа яг тэгж өгсөн. Тэр яг хэсэг бүлэг хүмүүс зориулсан гэхээр бас айгүй алагжилж үзэх гээд байгаа юм шиг. Бүх хүн нөгөө нэг хөгжимд хайртай, бүх хүн хөгжимд дуртай. Яг уу сонсдог урсгал жанр нь л өөр бах. Гэхдээ бид нар нөгөө эргээгээд энэ винтэж буюу те одоо энэ пянз гэдэг энэ соёл сэргэж байгаатай холбогдуулаад эргээд энэ гоё классик энэ гайхалтай юм мэдрэмжийг одоо олон хүмүүс аваасай олон хүмүүс буцаагаад пянзны дэлгүүр лөө номын дэлгүүр шиг тэгээ одоо юу гэдгийг хүнсний дэлгүүр шиг ингэж гоё ороосоо нөгөө хөгжим дуу хуур гэдэг маань өөрөө хүнд маш гоё таашаалыг мэдрэмжийг өгдгөөсөө гадна эргээд нэг юм соён гэгэрэлд хүртэл одоо маш том нөлөө үзүүлдэг зүйл шүү дээ, тийм ээ. Яг тэр талаараа бид нар нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн анхныхаа дугаарыг одоо Баян Монгол гэдэг одоо энэ том биг банд, энэ том бүрэлдэхүүн, энэ том хамт олныг сонгосон шалтгаан нь яг одоо манай студийн хажууханд байгаа Цагаан лава студид ер нь үеийнх нь бичлэг хийгдэж ирсэн юм байна лээ. Тэр утгаараа бид нар бас эргээгээд хамгийн анхны дугаар дараа Монгол Улсын филармонд Баян Монгол чуулгын бас гой пенснуудыг онцолж тэгээ энэнгээр нөгөө салхи хагалуул их
дурсамжтай, дурсгалтай бас их гоё үн хүндтэй юм болоо гэж одоо бодсон юм аа. За хоёлоо тэгээ Б тал дээр ямар дуунууд орсон байна. Тэрийг авсан танилцуулъя тийм ээ. Тэгээ нэмэлт гоё тайлбарууд байвал одоо яг Монгол Улсын филармон ямар үйл ажиллагаа бас зохион байгуулж байна гэдэг энэ талаараа бас мэдээлэл өгөөд үргэлжлүүл. За тий. Манай улсын филармон бол яг дан хөгжим байгууллага, цэвэр хөгжим байгууллага гэж одоо хөгжим хүрээлэн гэж одоо хэлэх юм уу те. Бусад театр, чуулга гэдээс ялгаа нь гэвэл бүжиг байхгүй тийм ээ. Одоо Цэвэр хөгжим байгууллага гэсэн. Тэр ч утгаараа манайч чинь улсын филармоны симфони оркестр гэж байна. Симфони оркестр одоо хамгийн том бүрэлдэхүүнтэй найрал хөгжим шүү дээ. За тэгээд Чингис хаан одонд мориорын чуулга за сая нөгөө мориор найрал хөгжим болсон тийм ээ ерөнхийлөгчийн зарилгаар. За мориор найрал хөгжим байна. За тэгээ мэдээж гуравт нь манай төрийн сойрхолт Баян Монгол биг банд байна. За 2019 онд бас мөн адил 50 жилийн хойно дээр ерөнхийлөгчийн зарилгаар нөгөө 81 онд хийсэн нөгөө цомог идрэс чинь төрийн шагнал өгсөн л дөө. 1981 оны цомогчууд анхны 81 оноос өмнө байгаа юу? Байгаа. Нэг 75 он эдэрт нэг бичлэг байгаа. Гэхдээ тэр бол яг Баян Монгол гэдгээр бол гараагүй. Энэ бичлэгүүд бол байгаа. Тэгээ нөгөө үзэж байгаа бас сонсож байгаа хүмүүс маань мэдээж нөгөө нэг винтэж рүү пянз болон кассет гэхээр л яг энэ зүйл дуртай хүмүүс их үзэж сонсох байх. Тэгэхээр магадгүй те таны гар дээр Баян Монголын хуучны яг гоё пресс нь байвал холбогдорой гэж хэлмээр байна. Би бол хувьдаа маш гоё түүх штэ те. Тэгээд олон зам туулж одоо ямар хүний гар дээр очисон байгааг үсэн мэдэхгүй. Тэгэхээр хуучны хэвлэл зөвхөн пянз гэлтгүү хуучны анхны одоо хэвлэлтүүд болох ном хүртэл айгүй ховор болчдөг, үнэтэй болчдөг. Тэгээ үн цэнийг мэддгүү хүмүүсийн гараар орохороо устгагдчихдаг юм шиг байгаа юм л да. За жишээ нь пянзан дээр бол энэ шүү. Монгол бол зах зээл жижиг гэн тийм ээ. Зах зээл жижиг гэн цөөхөн хаантай. Тэгэхээр өнөөдөр дундчаар нэг аливаа нэг уран бүтээж пянз гаргалаа гэхэд одоо миний бодж байгаа 500-аас 1000 хувь ч юм уу 1000 бол ихтэй бас орж магадгүй л. Их тоон тий. Ер нь тэр орчим хэвлэж байгаа баг. За тэгээд дунд ч үнэн гэвэл одоо нэг юм сингл пянз бол нэг 100 мянгатаа 200 мянга арай хүрэхгүй ч юм уу тэр хавцаа байгаа. Дабл пянз уу 2 пянзтай 300 гаруй мянгатаа байгаа. 200 мянгатаа ч юм уу тий. 160 180 хавцаа синглүүд бол байсан шүү. Тийм байсан. Тэгээд эн чинь нөгөө нэг 500 ширхгэн дуусчлаа гэж бод тий. Дуусангууд л үнэн өсдөг байхгүй чинь. Гол шалтгаан тэр. Тэгэхгүй нэг платформ дээр байгаа интернет юу нөхөл дуусна гэж хэлж байхгүй тийм шүү дээ. Тэр чинь нөгөө нэг 500 ширхэг анхны пресс гэдэг юм уу? Анхны хэвлэл. Анхны хэвлэл одоо энэ одоо жишээ нь 500 ширхэг хэвлэлсэн бай гэж бодоход энэ дэлгүүрт дуусахад хувь хүмүүс чинь зарим нэг нь худалдаад 10 мараар нь авцсан байдаг. Анхны хэвлэлт гэдэг утгаар 10 20-оор нь авцсан байдаг. Тэгээ ерөнхийдөө нэг дахиж ер нь хэвлэх жоохон дургуй пянз чинь одоо хэвлэл болоо 10 20% хэвлэл чинь. Тэгээд хэвлэлчин гинэ тэр нэг хүмүүс зарим хүмүүс худалдаад авчдаг юм. Тэгээд тэд нар буцаа гаргаад ирдэг. Тэгин тий. Дууссан штэ гэд. Тэгээ одоо хидч үдийн өстөний өөрийнхөө дуртай үнийг хэлэх бах та тэгэл. Тэр чинь 500 ширхэг хэвлэлээ ихэд за нэг 6 сарын дотор шуураад дууслаа гэхэд тухайн жилдээ дахиад хэвлэхэд 2 дахь хэвлэл болчихж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр анхны хэвлэлт гэдэг бол үнэхээр хамгийн үнцэнтэй, хамгийн гоё юм байна л да. За Б тал дээр орсон дуунуудаа хоёлаа танилцуулъя тийм ээ. Тэгээ Б талаа сонсгоё доо. За Б талд өртөө үн жаргалтай шүүдэр цэцэг одоо Мишель болон цэнгэлтэй үдч гэсэн бас 4 трактай гэдэг ийм сайхан дуунууд багтжээ. Тэгээ найруулгыг бол за өртөө үн жаргалтайг бол Klaus Rebel гэж хүн найруулсан байна. За шүүдэр цэцгийг манай түрүү хэлсэндээ Жэйнх Баярах найруулсан. Мишелийг мөн адилхан их Баярах. За цэнгэлтэй үдчийг Vincent Eberle гэдэг хүн найруулсан байна. Тэгээд бүгдээрээ одоо Б талаа сонсцгоё. За тэгээ нэг Б талаа сонсгоод ерөнхийдөө нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байгаа. Тэгээд гайхалтай дуу хөгжмөрөө өндөрлөх болно. Яриагаар биш. Одоо ихэнх нэвтрүүлэг яриагаар өндөрлөдөг. Тэгээд манай Vintage Room бол гээд Б талаар нь буюу дуу хөгжмөр өндөрлөх байгаа. Гэхдээ өндөрлөхийнхөө өмнө би нөгөө буцаад л хүмүүсийг нөгөө пянз юм кассеттэй хуучны гайхалтай зүйлүүдийг эргээд сонсоосоо хэрэглээсээ гоё гайхалтай мэдрэмжүүдийг одоо сонороо дамжуулж тэмээ зүрх сэтгэлдээ гоё буулгаасаа гэж бодож энэ нэвтрүүлгээ манай хамт олон хийж байгаа учраас
пянз цуглуулагчдын клуб групп гэж одоо байдаг штэ тий. Би нэг нэвтрүүлэг болгоныхоо төгсгөлд энэ группийн хамгийн сүүлчийн постыг нь одоо сонсогч үзэгчтэй бас танилцуулж тэгээд дуусгах гэдэг байгаа байхгүй юу? Надаа хиний чи одоо баг рэндом пост болчихж байгаа байхгүй тий. Тэгээд одоо өндөрлүүлж байгаа. Их сонирхолтой санагдаад байгаа юм л да. За энэ бэлгүн винил гэдэг нэг хүний пост хамгийн түрүүнд гараад ирлээ. Би одоо яг нөгөө рэндмор гарч ирж байгаа ш. За пянз тоглуулагч тийм ээ борлуулнаа л гэсэн байна л да. Тэгээд юу мөгийг бол уншихгүй. Тэгээд үндсэн пянз тоглуулагч нь болохоор нэг ширхэг пянз за нэг ширхэг гэдэг ингээд одоо ерөнхийдөө 200-ээс 300 юм 8-ны ил юм байх шиг байна. Тэгээд за пянз хямдралаа гэж тэгж जैन. Тэгээд иймэрхүү нөгөө нэг хуучны пянзууд байна л да. Одоо бүр дээр үе Орсын киноны дуунууд ч гэдэг юм уу. За тэгээд энэ Мадонагийн ингээд иймэрхүү пянз нар за энд одоо юу юм бэ бүр Эдит Пиафын пянз гэдэг ийм зүйлүүд бол би нөгөө ийшээ байнгын өдөртөө нэг ордог байхгүй энэ групп руу. Тэгэхээр заримдаа маш бүр хуучны би өчигдөр 1936 оны пянз тоглуулагч зарна гэсэн нэг ах хүүгийн пост гарсан. Тэр чинь бараг дэлхийн 2 дугаар дайны үед л ихшгэлжсэн пянз байгаа байхгүй. Тэгээ одоо хүртэл зөв зүгээр ажиллагаатай гэсэн нэг бүр ийм маш гоё пянз байсан. Тэгээ тэрэн дээр нөгөө тим үзүүлэлтүүдийг нь бичсэн. Тэгээ энэ мэтлэг маш сонирхолтой хуучны зүйлүүдийг гаргаж ирдэг ийм одоо хөгжим дуурд хайртай хүмүүсийн нэг ийм групп байна. Тэгээ энэ групп болгоноосоо одоо сонирхолтой нэг постыг нь онцлоод нэвтрүүлгээ өндөрлөё гэж бас бодоод байдаг. Тэгээ саяных тэр бол тэр Мадонна болон Эдит Пиафын пянз бол миний одоо харааг татлаа гэснээс ямар хамтлаг дуучны ч юм уу пянзыг одоо олж авахыг зорж байна. Сонсчихсан гээд. Тэгээд цуглуулга байна уу бас өөрт чинь тийм ээ. За нэх бас айхтар бол цуглуулдаг. Пянз цуглуулга юу гэдэг чи одоо нэг ёроолгүй нэг юм тойрог нэг тиймэрхүү. Би бол өөрөө бас винтэж юм цуглуулдаг сонирхолтой. Одоо яг Walkman, CD, кассет, MP, MD Walkman уу за тэгээд нэг ганц хоёр дээрвийн кассет декнүүд. Дээр нэг хоёулаа Чинзаа ахын өрөөнд өөрөө чи нэг хоббиг харсан тий. Тэгээд энэ 80 90-ад оны консол тоглоомнууд одоо тэр нэг алгын чинээхэн ингээд хэмжээтэй тэр кассет тоглуулагч одоо ер нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн тийм юм. 80-ад оны юм уу. Тийм байх тий. Тэгээд тиймэрхүү зүйлд өөрөө бас их дуртай. Тэгээ яхаа пянзыг бол нэг тийм хэмжээгээр одоогор бол нэг тийм цуглуулах бодлого байна. Тий. Тэгээд хэрвээ цуглуулвал миний бодлоор бол яхаа би нэг аль нэг хамтлаг юм уу нэг юугаар л дагнсан дээр гэж бодож байна л. Одоо жишээ нь манай нэг гэлцийн дарга байдаг. Зөвхөн Linkin Park-ийн пянз цуглуулдаг байх жишээ. Оригинал прессүүдийн дөрөөр дагнсан. Одоо тэгээд үлдэгдэл одоо CD кассетийн цуглуулна ингээл мөнхийн л зар хараад eBay ингээл интернетээр зар хараад ингээд яж гэдэг. Тиймэрхүү хоббитэй хүмүүс байна. Тэгэхгүй одоо бүх пянзыг аавна гэвэл мэдээж одоо байр савж багтахгүй. Тэг гүцгүй баг. Яг vintage пянз би бас яг тийм сонирхолтой болчиход байгаа. Тэр нөгөө хэвлэлт нь хүртэл нэг тийм надад гоё санагдаад байдаг байхгүй. Цаас нь хүртэл. Тийм. Яг хуучирцсан л байдаг л да. Гэхдээ л тэрний тэр үнэр тэр цаас нэг борд цаас байгаад байгаа ш зарим нь. За тэгээд тэрний хэвлэлийн дизайн гэдэг бол үнэхээр надад дахин давтагдчихгүй маш гоё санагдаад байдаг юм аа. За урилга хүлээж аваад санал зөвшөөрөөд хуржээд гайхалтай пянзаа сонсгосонд одоо танд болон танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо урлагийн үйл ажиллагааных нь бүх зүйлд өөрийнхөө хамт олонны зүгээс танаа хамт олонд амжилт хүсье гэж одоо хэлье. За намайг бас анхны нэвтрүүлэгтээ урьж тий зочноор өрсөнд маш их баярлаа. Тэгээд маш сонирхолтой ингээд сонсууштай хүнд мэдлэг өгөх тий ямар нэг тийм зүйл өгөх тийм гайхалтай нэвтрүүлэг байна гэж харж байна. Тэгээ өшөө олон дугаар гоё амжилттай хийгээд олон жил үргэлжлээд ингээд уран бүтээлийн нэвтрүүлэг тасрашгүй юм байгаасай гэж хүсье. Ерөнхийдөө бол яг тэхийг л зорж байгаа. Одоо бүхэл хүмүүст ингээ хурц хийсэн. Дээрээс нь Монголын урлаг уран бүтээлчид бол ихэнх нь одоо пянз гаргачлаа. Тэдгэр хүмүүсийг бүгднийг одоо хэрвээ цааргалахгүй бол урихыг хүсэж байна. Тэгээ нэвтрүүлгийн маань үндсэн яриа бол нэг 30-аас 35% гайхалтай нөгөө пянзны маань одоо цаг бол үлдсэн 70%-ийг бол эзэлж байгаа. Тэгэхээр ихэнх хугацаагаа зөвхөн энэ гайхалтай
дуу хуурын уран бүтээлийг нь Пенц одоо энэ хувилбараар нь сонсогч үзэгчдэд л хүрэхийг зорж байгаа юм нэвтрүүлэг бол байгаамаа. Тэгээ хамтдаа байсан нийт сонсогч болон үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Сонсож байгаа хүмүүс байх юм бол Хөх Тэнгэр радио 82.9-ийг та яг одоо сонсож байна. Дүрстэйгэр нь та Хөх Тэнгэр радио 82.9 Хөх Тэнгэр радио гэсэн YouTube хуудасаар дүрстэйгэр нь үзэх боломжтой шүү гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд хөгжмийг чин сэтгэлээсээ таашаан гоё сонсож байгаарай гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Тэгээд та бүхэн Vintage Room-д тавтай морилорой. Мөн нийт уран бүтээлчтэйгээ хуучны өрөөндөө урьж байгаа шүү.
Няртах тэнгэрийн мандаа Элэн хайлах хос шувуу хараа Энхэн сэтгэл мөрөөдлийн мананд умбаад Эгэлхэн зүрхэн нэг мөрөөднөө Бороны тосал мягтумээрээ Бүрхэг тэнгэрээс хөвөлгүй шиврээ Бодлын дотор өнгийн юм сэрдэхгүйгээр Болбрай чамайгаа ганцхан хай Би чамайгаа шүүдэр цэцгийн Билбэнд чимэн дусал болсон ч юм уу та Шиврээ борон дустаас чамайг хай Би чамайгаа шүүдэр цэцгийн Билбэнд чимэн дусал болсон ч юм уу та Шиврээ борон дустаас чамайг хай Дэргэс сарны цагаан туяа тусгаа Шүүдэр цэцгийн дэлбэнд Болортон солонгороо Шүний сарны туяа олж харлаа Бодол дургад сэтгэл дэлбэнээ Шүүдэр цэцгийг олж хизээж хараагүй Зүудэн дочер зүрхэн Шингсэн хайраа Зүхэн түндэ зориулн ганцгаа Би чамайгаа шүүдэр цэцгийн Дэлбэнд чимэн дусал болсон ч юм уу та Шиврээ борон дустаас чамайг хай Би чамайгаа шүүдэр цэцгийн Дэлбэнд чимэн дусал болсон ч юм уу та Шиврээ борон дустаас чамайг хай Болсон ч юм уу та Шиврээ борон дустаас чамайг хай Шиврээ борон дустаас чамайг хай Би чамайгаа шүүдэр цэцгийн Дэлбэнд чимэн хонгор чамайгаа би Шүний сарны туяан олж харлаа Амьдралучрын заяа Айдуухан түнтэй учруулсан Алсын тэртэд хоцорсон Амьсгадаран дурсах юмда Игэн сэтгэлийг уйраа
минь мишээсэн усшиг урсан одох цаг хугацаа улам чамайг холдуулсан болоод их шиглэж айцм их шинт чин автахсан солонх болоод туяраа сайхан өнгөнд чин уусахсан өдрөсөн цагийн Зөрүүлэн мишээсээ шингэх наран юутай гойхон бэ зэрүүхэн үдэш зугаалan яваа сэрэн задус юутай атинтэвэ Эрэхлэн тоолсон алэг үрсиутай хүчтэйвэ алтхан нахаа эргэлтэн нийсээ алэг ирэхээюутай хөрхөн бэ
Жаргалын өлтгийг болсон дэлгэр орны намхан үүдэж сахан дуга дуланхан байсаа гахын бүчэнадан зингэсгэ